Сайн байна уу? Би бол Angela Lee Pucci. Би бол тулаанч, дэлхийн аварга, бас амьд үлдэгч. Энэ спортын хүнд ачаалал үзэгчдээс ирэх өндөр хүлээлтийн дарамт тулааны спорттой амьдралаа холбосон алдартай гэр бүл яаж сүрч бүгдийнх нь амьдрал оронгороо иргэсэн түүхийг та эндээс эхлээд сонсож болно. Хүнд тулаанд бэлтгэж уулын орой өөд хурдтай мацаж байгаа мэт мэрэгжлийн тулаанчдыг харахад заримдаа тэдний өмнөөс шантрах, тэдний эрүүл мэнд яаж тэсвэрлэж гардгийг гайхах, бас алмаарах, нүд чихэндээ ч итгэмээргүй жин хасалтын хүнд асуудлууд, үүн дээр нэмэгдээд сэтгэл зүйн асарын хүнд даваанууд, энэ бүгдийг дэлгэсний араас хараад сууж байгаа хэн нэгэн төсөөлж чадах болов уу? Энэ бол OK MMA суугаас гаргаж байгаа сэтгэл өвдөгсөн хүнд дугааруудын нэг. Гэхдээ энэ бичлэг таны болоод таны эргэн тойронд хүмүүс, бас таны дэмждэг хэн нэгэнд бас бусдыг хайрлах тухайд сургамж болж болох юм. Гарчигнаас эхлээд хүнд сэдвийг хөндөж байгаа учраас та энэ дугаарын дараа бүх зүйлийг арай өөр байдлаар харж эхэлж болох юм. Ингээд бүх түүхийг цэгцтэй үнэн зөв ойлгохын тулд бид эхнээс нь эхлэх хэрэгтэй. Холимог тулаан бол миний гэр бүл болон миний хүүхдүүдийн амьдралын чухал хэсэг болсон. Энэ зүйл үргэлжил тэдний дотор байсаар байсан. Энэ бол сонголт бас тэдний сонирхсан зүйл биш. Учир нь тулааны спортын үнцийн ашиг тус бүгдийг нь бид мэдэрч бас хүртсэн. Энэ бидний амьдралын өдөр тутамдаа хийдэг зүйл болсон. Бидэнд асуух шаардлага байхгүй. Хичээлээ тарлаа, гэртээ ирлээ, тэгээд дараа нь шууд л бэлтгэлдээ явдаг. Энэ дүрэн биднийг бүр жоохон байхаас л эхлээд ухамсартмаа суучсан. Энэ биднийг бага байхаас суралцсан сахилга бат. Тулааны спорт бол манай гэр бүлийн үндэс суурь. Аав ээж манд хоёулаа тулаанч байсан. Бид хамтдаа бүгдийг л хийх гэж хичээж байна. Бид бүгд хамтдаа гадуу гарах сайхан байдаг шүү. Би сургуулаа төгссөний дараа сонирхогчийн тулаанаар тулааны гараагаа эхэлж байсан. Удалгүй 18 нас хүрч сонирхогчийн тулаанаас мэрэгжлийн тулаан руу шилжиж тулалдаж эхэлсэн. Making her one championship debut from United MMA, Angela Lee! Oh, and a great takedown. That's Angela Lee. This fight brought to you by Kawasaki. There for the doubling again. Nice sprawl by Angela. Now she might have a choke. Looks like for this angle she had seen that. He's setting up the twister here, Steve. By a twister, Angela Lee! It's a big back suplex. She's tapped out. It's over, bitch. It's a neck crank. It's not underneath that chair, but she's tapped out. Sword crank in the neck did it. She had the figure four. And this is for the... Энэ тулаан бол One Championship холбооны эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргын бүсний тулаан. Би энэ тулаанаа аав ээжтэй зориулж хийсэн. Миний ээж аав хоёр бол миний энд зогсох хамгийн том шалтгаан. Би үнэхээр хийсэн зүйлээр тань талархаж байна, бас бахархаж байна. Angela Lee ердөө ганцхан жилийн дотор 5 тулааныг хугацаанаас өмнө өчөлт боолтоор дуусгаж One Championship холбооны хөнгөн жингийн аваргын дээд чансааны тулаанч болсон. Мөн холбооны түүхэнд анхны твистгийн гайхалтай өчөлт боолтыг хийсэн бүсгүй болж хувирсан юм. Үүн дээр нэмэгдээ дэлхийн дахны эрүүг ангаалгасан зүйл бол 5 тулааныг өчөлт боолт хийж дуусгаснаас ердөө 3 сарын дараа Арлын Японы Deep холбооны аварга Мүй Ямагичи гих асар хүчтэй өрсөлдөгчтэй One Championship холбооны аваргын бүсний торонд нүүр тулсан юм. 5 үеийн туршийн хийнийх нь хувьд там шиг хүнд тулаан байсан. Шүүгчдийн нэгдсэн саналаар ялалт байгуулж холбооны аваргын бүсийг эзэмшиж эхлэв. Үүнээс хойш бүсээ 2 ч удаа хамгаалж Angela Lee One Championship гих асар том Аз ТV-ийн холбооны жинхэнэ суперод болж хувирлаа. Гэсэн ч амжилтын хатуухан замаар тэдний гэр бүл зөвхөн Angela Lee бус түүний төрсөн дүү Christian Lee-г ижил шугамар алхуулсан. Christian Lee түүний гайхалтай үзүүштэй тулаануудыг дээд түвшинд хийж One Championship холбоонд асар хурдан хугацаанд ялгарч гарч ирэв. Ердөө жил хүрэхгүй хугацаанд 5 тулааныг нэгдүгээр үед дуусгаж үзэгчдийн хүссэн хүлээсэн гайхалтай зүйлүүдийг тултал нь үзүүлж байв. 2017 оны сүүлээр Angela Lee Японы Deep холбооны аварга Мей Ямагучитай
дахин тулаан хийх тулааны тов гарав. Харин түүний дүү Кристиан Ли түүний чансаа ахиулах ээлж тулааны тов зарлагдсан. Ах トゥ хоёрын тулаан нэгэн үдэш зэрэгцэхээр олон үзэгчдэд асар том хүлээлтийг үүсгээд байв. Шуурхаа мэдээ тулаанч Анжела Ли жолоо барьж байхдаа зүүрмөглөж өнгөрөгч 11-р сард автомашины томоохон осолд орсон байна. Милан дахь хурдны замын хажууханд нэгэн машин осолдож хөмөрсөн байгааг шуурхаа байдлын алба олж илрүүлсэн. Та хаваад аимшигтай осолд орж гимтсэн, эмч хэлэхдээ ийм осолд өртсөн хүмүүсийн дийлийнх нь амь эрсддэг гэж хэлсэн. Би ослын зургийг одоо ч гэсэн тод санаж байна. Үнэнийг хэлэхэд тийм ээ. Тэр үнэхээр цочирдмор аимшигтай харагдаж байсан. Харин таныг эрүүл саруул байгааг харахад үнэхээр гайхалтай санагдаж байна. Машинд ороод суусан тэр өдөр сайн амарч чадаагүй байлаа. Тэгээд хурдны замаар жолоо бариад явж байлаа. Та жолоо барьж байхдаа үүрэглээд унтчихсан гэж сонссон үнэн үү? Тийм ээ, үннийг хэлэхэд бүх юм секунд хүрэхгүй хугацаанд болж өнгөрсөн. Нүдэ аниршил болсон. Тэгээд л жолоогоо алдаж хашлаг мөргсөн байх. Тэгээд л машин хөмрөөд хурдтай эргэлдэж ихэлсэн. Машины аюулгүй дэр задраад тийм ээ буцаад энэ талаар бодхоос ч их айдаг. Аав ээж маань ч гэсэн үрс надад энэ бол ид шид гэж хэлдэг. Тэр өглөө өөр аимшигтай олон зүйлч болох байсан тийм ээ. Тэр өдөр үнэхээр азтай байсан. Тийм ээ, тэгээд л би өнөөдөр энд сууж байна. Иймэрхүү төрлийн аимшигтай ослоос бид түүнийг 9 минут авч үлдсэндээ үнэхээр их талархаж байгаа. Машин хөмрөөд бүхэл бүтэн 6 удаа эргэсэн шүү дээ. Одоо ч энэ зүйлээс болж сэтгэл зүй минь өвдөж имзэглэж явдаг. Учир нь заримдаа та зүгээр хүчтэй байгаа мэт дүр эсгэх шаардлагатай болдог. Дотроо маш хүчтэй шансаар гаднаасаа бүх зүйл хэвийн сайхан байгаа мэт хоосон хэцүү дүр эсгэх. Үнэн дээр бүх зүйл харагдаж байгаа шиг байдаггүй. Тийм ээ, энэ юу гэж, тийм ээ, энэ бол аимшигтай траума. Тийм ээ, тухайн үед завсарлага авах сайхан шалтгаан болж байсан. Бүх зүйлээс хөндөөрөх, бүх зүйлийг төрхөн зуурч болтгоо мартах гайхалтай шалтгаан болж байсан. Тийм ээ, бэлтгэл, өдөр тутмын зүйл. Хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд арай дээрдсэн миний хүсэл тэмүүлэл, миний зориг гээд хэсэг хугацаанд хөндөрсөндөө үнэхээр сэтгэл хангалуун байсан. Тэгээд удалгүй өөрийнхөө сайн хуулбарыг харахыг бодож гэх мэт. Та Монгол улсад цорын ганц байдаг холбог тулааны чиглэлээр баримтат кино болон бусад бичлэгүүд хийдэг OPMM суугтаа subscribe дарж нэг дээрээ дараагийн дугааруудад үнэхээр nice бичлэгүүд араасаа орхоор төлөвлөгдөд бэлтгэгдээд явж байна. Та subscribe дарснаар дараагийн дугаарыг шууд хүлээж авч үзэх боломжтой юм. За ингээд бичлэгтээ буцаад оръё, баярлаа. Үхэлдээ бараг нүүр тулаад өнгөрсөн аимшиг тослын дараа Анжела Ли жил орчмын хугацаанд бүх зүйлээс завсарлага авсан. Энэ бие махбодын эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн хүнд уналтыг ангаах завсарлага болсон байдаг. Үүнд гайхах зүйл огтхонч байхгүй. Анжела өөрийнхөө дотоод галыг дахин асааж, хүчтэй бас өөрийн байж болох хамгийн сайн хувилбараар эргэн ирэхээр нөгөө талд бэлтгэгдэж байсан. Манифестийн хүч энерги өөрийн бие махбодоос гадна сүнслэг ертөнцөнд дээрдэж байгаа түүнд давхар мэдрэгдэж байв. She is just picking her shots and really just using Jenny Huang as a punching bag. But there's no quit in Jenny Huang. She's continually moving forward and she's answering right back. Look at her throw! And more shots continue to come in as Angela. For all the talent that we understand Angela Li has, she's got a very experienced fighter in front of her, far more so than she is. How will she handle it? Good left hand from Lee. Түүний эргэн ирэлт аваргын бүсээ дип холбооны аваргын эсрэг хамгаалсан рематч тулаан Анжелагийн автосолд орсон сэтгэл сэртийлгэн үйл явдлыг тэр дор нь арчиж орхив. Учир нь түүний тулаан дээр үзүүлсэн ур чадвар үзэгчдийн хүсэн хүлээж байсан зүйлийг өгсөн юм. Гэхдээ тэр өөрийн бүсээ хамгаалж өрсөлдөгчөө давмгаа байдлаар ясандаа сэтгэл зүгээр хансангүй. Тэр хамгийн хүчтэй One Championship холбооны түүхэндх анхны эмэгтэй хоёр бүсний эзэн болохыг зорж хүсэж байсан болохоор Hyun Jin Nam түүнийг хоёр бүс эзэмшгэд саад болж буй жинхэнэ хүчрхэгдээ жингийн авраг. Oh, Angela's hurt. The body shot hurt her. The punching panda. Angela's in trouble. It's over. Ингээд Hyun Jin Nam тулааны рекорд ялагдaltaгүй чигээрээ үргэлжилж Анжела анхны ялагдлаа авч түүний тулааны дийлдэшгүй үргэлжиж байсан карьерт
дээд жингийн авраг анхны ялагдлыг амсуулав. Үүнээс 3 сарын дараа Малайзийн Куала Лумпурт болсон ивентэд эргэн ирэлт хийж жин тохирсон тулаан хийсэн ч Анжела дахиад л болж өгсөнгүй. Тэрээр 3 үеийн турш эвдэж өгөхгүй байсаар өрсөлдөгч түүнийг шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан. Ялагдaltaгүй урагшилж байсан Анжела 2 дахь ялагдлаа хүртэв. Анжела олон жилийн турш суртацтайгаар өсч яалтч аргагүй үзэгчдийн анхаарлын төвд байсан. Гэхдээ тулааны карьертаа 2 дахь ялагдлаа авсны дараа түүний нэр хүнд огцом доошоо унаж эхлэв. One Championship холбоо түүний дараагийн өрсөлдөгчийг ердөө 3 сарын дараа дахин санал болгов. Тэр өрсөлдөгч бол тэрний дээд жингийн авраг түүний анхны ялагдлыг амсуулсан хятад авраг. Тэр 2 ялагдалд хүлээсэн ч эмэгтэйчүүдийн atom weight буюу 52.2 кг жингийн авраг хэвээр байгаа. Учир нь сүүлийн 2 ялагдалд бол өөр жинд хийгдсэн тулаан учраас. Энэ цаг үедээ зэрэгцэж түүний дүү Кристиан Ли өрсөлдөөнд хүч төрөн орж ирэв. Өөрийн эзэнт гүрнийг бүтээж эхэлсэн Кристиан Ли холбоонд хийсэн бүх тулаанаараа өөрийгөө дээд түвшних гэдгийг таниулсан. One Championship холбооны хүнд өрсөлдөгчдийн нэг 77 кг жингийн авраг Shinya Aokigоос аврагын бүсийг булааж авахар тулж ирээд байв. Тийм ээ, Кристиан Ли тэр энэ тойрогт нэгэнт хөл тавьсан. Кристиан Ли бол бүх ур чадварыг дээд түвшинд эзэмшсэн. Тэр одоо ямар ч алдаа гаргахгүй. Энэ цэл залуухан ирийн ур чадвар төгс бас тэнцвэртэй. Ичдүү 2 холимог тулааны томоохон холбоонд аваргын бүсийг зэрэг эзэмших түүхэн цаг үе тулж ирлээ. Тийм ээ, энэ бол түүхэн цаг үе. Би эгчтэйгээ эрт дээр үеэс л хоёулаа зэрэг авраг болох болно. Хоёулаа дэлхий дээрх анхны тулааны спортод зэрэг авраг болсон эгч дүүс болох болно гэж ярьдаг байсан. Үүнээс 5 сарын дараа эгч Анжелаг хүлээж байгаа томоохон сорилт бол түүний анхны ялагдлыг өгсөн. Хятад хүчтэй тулаанч Hyun Jin Nam. Ингээд сүүлийн ялагдлаас 2 сарын дараа Анжела Ли өөрийн жиндээ буцаж ирж бүх зүйлийг байранд нь тавьж цэгцлэх шаардлагатай болов. Бүсээ хамгаалах тулаанд өөрт анхны ялагдлыг авчирсан хүчтэй өрсөлдөгч Hyun Jin Nam. Яг тэр үдэш түүний дүү Кристиан Ли өөрийн жинд хөнгөн жингийн Гран При тулаанаа эгчийнхээ дараа хийж тулааны спортод төмөр тавьж байсан Дагестан залуугийн эсрэг 3 үе хүнд тулаан хийж шүүгчдийн нэгдсэн саналаар ялалт байгуулж чадсан. Эгч дүүлийн амьдралынхаа ихэнх хэсгийг тулааны спортод зориулж чин үнэнчээр зүтгэж ирсэн зорилгодоо хүрч уг ивентийг тэргүүлж тулалдсан эгч дүүс хоёулаа ялалтыг авч үзэгчдийн өмнө лигийн гэр бүл холимог тулааны жагсаалтын орой дээр байгаа гэдгээ дахин чангаар зарлаж чадсан юм. 2020 оны 10 дугаар сарын дунд хэсэгт Анжела хөл хүндтэй болсноо зарлав. 2021 оны 4 дугаар сард хүүхдэд төрүүлэх боломжтой хугацаагч мэдэгдээд амжив. Ингээд тулааны спортоос нэг гишүүн төр хугацаанд хөндөрсөн ч лигийн гэр бүлд бэ төлөвлөгөө байсан ба Кристиан Ли аврагын бүсээ хамгаалаад явхаас гадна тулааны спортод хөл тавьж буй гэр бүлийн 3 дахь гишүүн бол эгчтэйгээ усны тусал мэт адил бага дүү Виктория Ли. One Championship холбоотой гэрээ байгуулж гарын үсэг зуралцаж бэлэн болов. Сайн уу, би бол Виктория Ли. Миний дүү Виктория бол үнэхээр авьяаслаг. Би түүнийг ямар ур чадвартай супер тулаанч болохыг түүний хийх анхны тулаанаар та бүхэндээ харуулахыг хүсэж байна. Би өөрийнхөө жинхэнэ мөн чанар, ур чадварыг бүхий л ертөнцид харуулахыг хүсэж байна. Бас хинч бай өөртөө олдож байгаа боломжинд тулгуурлаж өөрийн хүсэж байгаа зүйлийг олж авах нь гайхалтай зүйл гэж боддог. Би ч бас өөрийгөө үүнийг чадах хэмжээний хүн гэж боддог. Бас хүн яаж хүссэндээ хүрэх нь чиний эргэн тойронд хүрээлж байгаа хүмүүстэй шууд л холбоотой. Сайн уу хайрц дүү минь, би чамаар маш их бахархаж байна. Чиний хийсэн бүх ихлүүлж байгаа бүхэн чи улам илүү их гэрэлтэн гэдэгт бүрэн итгэлтэй байна. Маш их хайртай шүү дүү минь. Илүү их ажилласаар л байна. Гисэн ч хийж байгаа зүйл байна. Надтай ойр дотнч юм шиг. Амьдралын минь хөгжилтэй үеүүдийн ч нэг юм шиг.
Виктория ихчээхэн тулалддаг хөнгөн жинд хуу салхи мэтэл шуурж, бүх өрсөлдөгчдөө сандаргаж, гэрлийн хурдл мэт ур чадвар бас түүний тулаанчийн ранкараа дээшлэх, ердөө ганцхан жилийн дотор 3 тулааны хугацаанаас өмнө дуусгаж, үдсэглэн төгөлдөр бас ур чадвартай супер охин гэдгээ бүгдэд харуулж чадав. Гэсэн ч тэр сүүлийн ялалтынхаа дараа тулааны спортоос хэсэг завсарлага авч, сургуулийн төгсөлтийн шалгалт болон сурлагандаа анхаарлаа хандуулах болсноо зарласан юм. Эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн акулуудын нэгэнд тоглоомноос гарсан орон зайг доороос гарч ирж буй супер одууд тэр дорн л эзлээд авах нь тэр удаан эрэл хайгуул болсны эцэст холбоонд гэрэлтэх дараагийн ээлжийн авраг бол Stamp Fight X гэх бүсгүй хүч төрөн гарч ирэв. Тэр бол One Championship холбооны Muay болон Kickboxing авраг бүсгүй. Тэрээр 3 тулааны төрөлд аврагын бүсийг эзэмсэж дээд рекорд тогтоосон супер эмэгтэй. Энэ цаг үед Анжела Ли бүх зүйлийг дэлгэсний цаанаас харан ажиглаж анхны хүүхдээ өлгийдэн авах өдрийг хүлээсээр байх хооронд One Championship холбоонд дах түүний жинд жинхэнэ галтуул дэлбэрч байлаа. Эмэгтэйчүүдийн хөнгөн жин нэгэнт Fight X гэх бүсгүүд эзлэгдэж Анжела Ли гэх хуучин аваргын орон зай үүнд үгүй болов. Анжела 9 минут амарчиж түүнийг өөрийн жиндээ эргэн ирэх талаар хэдэн мянган асуултууд цуурч эхлэв. Тэр эргэн ирлээ гэж бодоход түүний форм бас ур чадвар одоогийн 3 төрлийн авраг бүсгүйтэй энэ тэнцэх болов. Би өөрийнхөө жинд буцаж ирээд юу хийж чадхаа үзүүлэхийг хүлээж чадахгүй нь. Юугаач өрсөлдөгчтэйгөө дайсагнаж ямар нэгэн хил ам үүсгэх хүсэхгүй байна. Зүгээр л торонд ороод хаалга хаагдахад бид юу хийхийг бэлдсэн түүнийг л хийх болно. Stamp does a lot of good work, utilizing the elbows and the knees. Can't stand. Oh! He's been hurt to the bottom of the board. Jump it on. Here it comes! Here it comes! No! And that's alive! But she's hurt! Eventually! Oh, she's got that body lock. Stamp is able to utilize that overhead to really get these over. At the back! The time to turn! And from the back! Catching thunder out! Stamp's got to survive! Ladies and gentlemen, your referee, Mr. Justin Brown, has called a stop to this contest after 4 minutes and 50 seconds in the second round. By way of rear naked choke. 2022 оны 100 сарын баярын дараахан Анжела өөрийн цахим хуудаснаа хэний ч төсөөлөөгүй аимшигт мэдээг нийтлэлээ. 2022 оны 12 сарын 26-ны өдөр манай гэр бүлд маш хүнд зүйл тохиолдлоо. Ийм зүйл бусад гэр бүлд хизээч битгий тохиолдоосоо. Үүнийг хэлэхэд надад ассар хүнд санагдаж байна. Бидний Виктория хорвоог орхилоо. Тэр минь биднийг орхин явснаас хойш гэр бүл минь бүхэлдээ сүрлээ. Түүнийг маш их санаж байна. Бүр илэрхийлэхийн аргагүй санагдаж байна. Гэр бүл минь буцаж хуучин хэвэндээ хизээч орхооргүй боллоо. Амьдрал буцаж хизээч урдих шигэ болохгүй. Миний дүү Виктория тэр минь хамгийн үдсэглэнтэй, хамгийн сайхан сэтгэлтэй. Бас дэлхий дээр хамгийн сайн дүү, хамгийн сайн хүн. Өөртөө чи минь юу хийчихвдээ? Хитрхи сайн, бас сайхан байсан гэж дүүгээ бодож явсан. Энэ миний амьдралын хамгийн том алдаа боллоо. Дүүгээ санаад өр минь маш их өвдөж байна. Та нар үүнийг төсөөлж чадахгүй. Бид бүгд шимширч байна. Хийж байгаа үйлдэл бүхэн чинь чамайг санагдуулж байна. Нар мандахаас жаргах хүртэл чи минь хамгийн үсгэлэнтэй, дотроо хамгийн сайхан сэтгэлтэй. Дүү минь эгчин чамдаа маш их хайртай. Яг энэ мөчид бид нэгэн хүнд хүндэтгэл үзүүлж сүүлийн замд нь үдэх гэж байна. Тэр бол үүр дурсагдах бидний бахархал Victoria Lee. One Championship холбоо холимог тулааны спортын бүх гишүүд, хөгжөөн дэмжигчид,
дэлхий даяараа бүгд гашуудж байна. Ингээд та бүхэн хамгийн бага дүү Виктория Ли цэлт залуухан 18 настай яагаад өөрийгөө хийгүүдэх болсон. Бас үүнээс хойш гэр бүлэрээ тулааны спортод хүчин зүтгэдэг байсан. Тулааны спорт гэр бүлийнхэн уламжлал болсон лигийн гэр бүл хэрхэн нуран унсан. Үүнээс хойш тэд амьд үлдэхийн төлөө хэрхэн тэмцсэн талаарх хэсгийг дараагийн ангиас хүлээж аваарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай удахгүй суугтаа оруулах болно. Та бүхэн сайхан